Зэрэг сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ойн баярыг үргэлжилж байна. За баяр наадмын зочин хоймортой Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баруун Монгол ардын Алдарт Вэж Банзаа гэсний хүү Батмөнхийг та бүхэнтэй уулзуулахаар бид одоо сууж байна. За сайхан наадаж байна уу? Оо, өстө найр сайхан болж байна. Минут ямар гоё болсон юм гоё байна гоё юм. Сэтгэл маш өндөр байна. Нутагта баяр наадамдаа ер нь хэдүүлээ ирв? Бид нар эцэгээс 10-аа тэгээ 9-өлөө ирлээ. Тэгээд ач зээнэр гээд одоо баруун 30-аад хүн ирлээ тий. Нутгийн үед одоо нэг ая дүүнийгээ дээж өрж нэг аавыгаа сайхан юу гэх нэг мөнгөлүүлээд ингэж сайхан бие биелгээ гаргаад ингээд юу яа гэд бид нар бүгд тэгж ирлээ. Тий. Нутагта ер нь хэр ойр ойрхон ирж байна? Би ч одоо жил болгоо ирдээ шээ бараг л одоо жил болгоо ирдээ. Би ч нутгийн амтал гэдэг хэлдэгтэй адилхан тийм л хүн шүү дээ одоо нутгийн одоо хаач усна нутгаал гэж явдаг шүү би яг. Миний алтан дэл нутгийн одоо энэ сайхан цаас алтаа уул минь хайрхан байна. Баатар хайрхан оргил минь байна. Ингээд би нутгаа байнга зүйл санаж нутгад байга ирдэг. 100 жил гэдэг бол бас сайхан түүхэн ой шүү дээ. За тэгээд яг энэ түүхэн ойн өдөр та Баруун Монгол ардын Алдарт Вэж аавынхаа тухайд урсвал. Миний аав чинь одоо Баатар хайрхан уул хошуу алтан дэл унган гөр. Миний аав чинь одоо эндээс багаас энэ цагаан бүрг галтар газрын далан гэдэг газар төрөөд миний аав. Тэгээд миний аав чинь хийгээг ажил авах үстэй. Гарын хуруу шигээсээ бүх ажлыг хийж яар миний аав чинь мундаг хүн байсан. Манай зэрэг ардын мэднэ. Мундаг аавара бахарж өгдөг байсан та тий. Сум орон нутаг маань бас жилээс жилд өнгөө зоч хөгжиж байна. За таны хувьд яг жил болгон ирдэг хүний хувьд ямар сэтгэлдтэй байна? Өө яс гоё юм аа. Яриад ахын жадаг одоо ингээд гаднаас ингээ харахад маань одоо урд нь бид нар чинь хэдхэн намтан бол байшинтай байсан. Одоо тэгсэн чинь 4 давхар 5 давхар орон суут муутны сүндэрлэгчсэн. Ямар ч гоё болсон тэр хос төрөөгаа сайхан юм бий болсон байна. Энэ бүгдээр сэтгэл маш өндөр байна. Суманда орон нутагта сайхан амьдрах боломж бас бүрдсэн байна гэж харж байна тийм ээ. Тийм амар гоё байна хэвээр. Тэгэлгүй яах вэ? Таны хувьд бас орлог орон сайхан нэлээд ордог 90 жил 80 жилийн ойн концертанд бас орж исэн байх уу? Сайхан биелгээгээрээ тийм ээ. Тийм ээ. 90 жил 80 жил өмнөх одоо ойн тэгшэн баяруудад оролцож байсан сайхан дурсамжаасаа ярил. За 90 жилийн концертанд би 90 хүүхэд бэлдээд орж исэн. Тэгэхэд миний 90 хүүхдүүд тэр үед мундаг орж исэн. Тэгсэн өнөө жил 100 жилийнхаа би юундаар би хүүхдүүдэд дандаа жоохон хүүхдэд бэлдэж орлоо. Миний хүүхд мундаг байгаа. Ямар ч байсан өөрөө загсан төмний нэр алдрыг цуурай төвмөл гэж бодоод байгаа шүү дээ. Хөөхөө өстой мундаг миний хүүхдүүд өстой мундаг байдаг. Зэрэг ардам гойч хүлээж авчаан. Яасан ч мундгийн миний нутгийн ардам гоё байна. Зэрэг сумаар овоглуулахын бахархал юу вэ таны хувьд? Гүн ч овоглог гэж одоо зэрэг сайхан шар хусан найгаад гол орхийн гол нь урсаад гүн ч гоё штэ энэ ч одоо тэгээд одоо тэр өдөр цаас алтаа бидэрт ивэлээ нөгөөд амар гоё байна. Жишээ миний ганц төрсөн нутаг манаас би энийг л одоо ганц одоо зүрхэндээ тээж явдаг штэ. Би ч өөрөө энэ нутгийн унгангуу учраас энд чинь би төрж өссөн. Одоо энэ өндөр үргээд энэ дээр чинь би чинь хөлнөөсөн тоглож өссөн. Гоё байна штэ. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа 100 жилийн ойдоо сайхан баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ ад жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ 100 жилийн ойн баярын хөтөлбөр үргэлжилж байна. Та бүхнийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баруун Монгол ардын Алдарт Вэж Банзаа гэсний хүү Батмөнхтэй уулзууллаа. 93 наадам Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батмөнх. Thank you.